За сайн байцгаана уу? Та бүхэндээ 6 сарын 13-ны өдрийн мэндийг хүргэе. За энэ кархмалтай усанд нөгөө ловонгийнхаа үрийг хийсэн. Тэгээ бүр хараа ингээд нэг газар ийм олон шигүү ургацсан. Тэгээ би одоо энийг ингээд салгаад ингээд хийчлээ энэ рүү. Өнөөдөр бороотой бас сэрүүхэн өдөр байна. Одоо бороо орно гэсэн. Тэгээд борооноос өмнө амжаад эднэрийг салгаж гээ. За салгахтаа яаж салгаж ийн үг гэвэл за энд ингээд за энэ хооронд айгүй их байгаа болохоор энийг авлаа. Зүгээр суглаад тавьчихсан ингээд сугалж аваад за тэгэл энийг бас сугалж аваад за энэ ч гэсэн бас их ойрхон байна. Ингээд сугалж аваад энэ хоёрыг үлдээчихэд бараг болохоор юм шиг байна. За тэгээд энийг энд болохоор айгүйх олон байна. Тэгэхээр энэ томыг үлдээгээд эднэрийг жижигүүдийг бүгдийг нь авчия. За ингээд авчлаа. За энэ хоёр ч бас л ойрхон гэхдээ явах болно ингээд орхичих. За одоо энэ авсныгаа би энэ рүү ингээд нүхлээд за тэгээд ингээд хийнтэйхөө гэж хийж агаад за ингээд хийгд. Одоо бас аваад ингээд шилжүүлээс болоход арай биетэй болцсон байгаа зү. Лоомэ. За ингээд болж өгөл үндсээ нуглахгүйгээр ингээд уртаар нь сайн гүн нүх гаргаж өгч жагаад нэлээд гүн нүх гаргаж өгч жагаад энийг лонгийнхаа нэг нуглахгүйгээр уртаар нь хийвэл зүгээр. Тэгэхгүй бол лоон чин гой лоонгод гарч ирнэ шүү дээ. Ийм жижигэн бас байна хөөхөө. Жижигэнүүдийг бас хийч нэх хөө энэ хараа. Нөгөө улаан мэнжин байна. Улаан мэнжинийхаа засраар хийгээд өчөө. Тэгээд ингээд. За ингээд та бүхэн бас ингээд энэ лоонгаа их шигүү ургацсан болоод үрхийн хэрэгцээний юуг болвол ингээд тараа аваад ингээд суулгачихад болж байна хөө. Та бүхэнд бас амжилт хүсье. Вандуу ингээд сайхан гараад ирсэн байна. Вандууг ийм жижиг вандууг одоо яг ийм байгаа дээр нь аваад идэж болно. Шууд шараал сайхан цой муйнтэй хийгээд идэхэд ийм доторх бүрэн гараагүй байгаа ийм ногоон вандууг бас идэж болно. За та бүхэндээ амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Лоонгаа ингээд салгаад бараг дуусчих та гинт санаад бичлэг хийлээ сая.